Улсын хурлын дараагаар энх болд барилгын коллежийн төгсөх ангийн оюутнуудтай уулзаж барилгын салбарт хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр барилгын салбарыг хөгжүүлэлт ипотекийн зээлийн үүрэг өндөр гэдгийг онцолсон юм. Тухайлбал 1921-с 1990 оны хооронд 100 мянган өрхөл орон сууцтай болж байсан бол ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр жилд 25 мянган өрх байртай болсныг онцоллоо. Мөн 2000-аас 2012 онд жилд 367 мянган метр квадрат орон сууц шинээр ашиглалтанд ордог байжээ. Харин ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн 2013-аас 15 онд 1 сая 322 мянган метр квадрат орон сууц ашиглалтанд орсон гэв. Тэрээр ипотекийн зээл зөвхөн барилгын салбараас гадна эдийн засаг, ажлын байр, дотоодын үйлдвэрлэл, инфляц, эдийн засаг гэд олон салбарт эерэг үр нөлөөтэй гэдгийг хэллээ. 15 онд бид 2.9% буюу сүүлийн 25 жилд анх удаа нэг оронтой тоор орлоо шүү. Тэрэнд бид нар юу тусгаж байгаа? Энэ сар болгон мөнгө төлдөг хариуцлагатай ажилтай төрөлтөө энэ улсууд тусад эдийн засгийн урт хугацааны доктортой хөгжил хөтөлдөг эдийн засаг солонгорсон. Бид нар уул уурхай алга болоход уул уурхайгаа орлуулж чадах салбарыг бий болгож чадсан. Тэр нь барилгын салбар. Оюутнууд ипотекийн зээлийг өөрсдөөс хоолцуул гэж бодож болохгүй гэдгийг санууллаа. Харин ч барилгын салбарын ажиллах хүчин болсон оюутнуудад хамгийн хамаатай асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй гэж гэлээ. Энэ үеэр барилгын коллежийн оюутнууд цаашид ипотекийн зээл үргэлжлэх үү гэх асуултыг ихээр тавьжууллаа. Сайхан явж, улсаа хөгжүүлэх юм гэж гоё явж байгаад яагаад тийм болов? Үүнийг одоо хитээ буцааж ихлүүлж одоо энэ үйл ажиллагаа ихлүүлэх вэ? Энэ асуултанд улсын хурлын дарга ингэж хариулв. Зүгээр энэ үндсэн хуулийн цэц Монгол ардын нам бие даагч гэдэг энэ улсууд цаад хийчихгүй бол энэ ажлууд хэвээ явна. Улсын хурлын 47 гишүүн гарын үсэг зургийн хуулийг өргөн барьсан байна. Нөгөө үндсэн хуулийн цэцээ хүчингү орсон хуулийг арчилсан намын 35 гишүүн, тодорхой сэвслийн 10 гишүүн, иргэний зориг намын 2 гишүүн, ингээд 47 гишүүн өргөн барьсан учраас энэ хууль ямар ч цаадгүй ногоон гэрлээр батлагдана гэдэгт би итгэлтэй. Би бол цагаан сарын өмнө хууль гарна. Тэгээ цагаан сарын дараанаас өндөр хүүтэй зээлээс баг руу шилжих цоо шинээр авах мэт процессуудад одоо үргэлжлэж явна. Тэрбээр 8% хүүг 5% шилжүүлэх эрхцүү орчин цагаан сарын өмнө ногоон шугамар батлагдана гэж харж байгаагаа хэллээ. Ингээд цагаан сарын дараагаас иргэд бага хувийн хүүтэйгээр орон сууцтай болох боломж бүрдэнэ гэж харж байгаагаа ч дуулгасан юм а.